шалтгааныг тайлбарлая гэсэн шинэ нэгэн хичээлийг хийж байгаа. За энэ 9 дугаар ангийн сурагчид монгол хэлний учир шалтгааныг тайлбарлах нэгэн хичээлийнхээ хүрээнд байгаль орчин, эрүүл аж төрхөө гэсэн сэдвийн хүрээнд дээр ийм сэдвийн хүрээнд байгаа ихтэй ажиллах байгаа. За тэгэхээр тогтвортой хөгжлийн зорилго зорилттой энд байгаа энэ байгаль орчин, эрүүл аж төрхөө сэдвээ агуулгын хувьд нь, арга зүйн хувьд нь, үнэлгээнийхэн хувьд чадвараар нь бид нар яаж интеграц хийж болох вэ гэдэг асуудал талаас нь та бүхэн биедан багаар ажиллан судалгаа хийсэн байгаа. За тэгэхээр бидний судалгаа бол тогтвортой хөгжлийн гол агуулгуудын гол том хүрээний эхтэлхий гэсэн хэсэг дээр нь за эхтэлхийхээ байгалийн нөөц уур амьсгалын хууч үеийнхээ төлөө хамгаална гэсэн энэ том уриалгын дор манай өнөөдрийн хичээлийн үйл ажиллагаа та нарын хийсэн судалгаанууд энэ хүрээн дээр өрнөх нь байна. За бидний сэдэв маань агуулгаараа тогтвортой хөгжлийн зорилго зорилттой холбогдож байгаа учраас интеграц хийгээд манай сургууль бол хөрс гэсэн том сэдвийн хүрээн дээр бүх хичээлүүд маань хоорондоо уялдаж интеграц болж байгаа. За тэгвэл бид хөрс гэсэн сэдвийн хүрээн дээр ямар сэдвийг авбал манай хичээлийн энэ монгол хэлнийхэн чадвар болон тогтвортой хөгжлийн чадвар зорилгоуд хангагдаж биелэгдэх вэ гэж бид судалгаа хийсэн байна. За манай хичээл гол нь тогтвортой хөгжлийн хуурай газрын экосистемийг хамгаалах гэсэн 15 дугаар зорилгын хүрээнд зорилгын хүрээнд судалгаа хийгдсэн байна. За энэ зорилго дээр нь юу байдаг вэ гэхээр яг манай хичээл дээр өнөөдөр хэрэгтэй юм нь цөлжилтийн эсрэг тэмцэх, хөрсний дороодлыг зогсоох, сэргээх, биологийн төрөл зүйлийн алдагдлыг зогсоох гэдэг энэ үг өгүүлбэр дээр гол нь төвлөрч байгаа. За тогтвортой хөгжлийн зорилго маань дотроо 3 том зорилттой байгаа. За нэгдүгээр нь танин мэдхүйн зорилтууд байгаа. За манай хичээлдээ энэ танин мэдхүйн зорилтуудаас 1, 2, 5 холбогдож байгаа. За дараач нь нийгэмшил сэтгэл хөдлөлийн зорилтууд гэж би энэ дээр эхний 5 холбогдож байгаа. За энийг би та нар дээр судлах зүйлийн чинь агуулгатай багш нь нэмэлт материалаар өвчгсөн байгаа болохоор энэ чадварууд яаж харагдаж интеграц болвоо гэдэг нь та нарын хийсэн ажлуудаас харагдах байхаа гэж багш нь найдаж байгаа. За дараа нь зан үйлийн зорилтуудаас 1/4-ийг сонгож авсан байна. Тэгэхээр энэ дээр гол нь хүүхдүүд өөрсдөө бие дааж судалгаа хийгээд түүнийг нийгэм, хүмүүс, үе тэнгийнхэндээ дуу хоолой болгож хүргэх энэ гол чадвар тогтвортой хөгжлийн энэ гол зорилтууд та бүгдийн минь хийсэн ажил дээр харагдана байхаа гэж багш найдаж байна. За манайх тогтвортой хөгжлийн энэ аргууд байгаа, судалгаа хийдэг аргууд. За энэ дээр нь шинжилгээ судалгаа хийх арга гэдэг нь манай хичээлтэй. За дээр нь бүтээл шүүмжилтэй сэтгүү ба сэтгэлгээ шаардсан аргууд гэдэг нь та нарын хийсэн, багаар ажилласан ажил дээр чинь бүрэн харагдах ийм онцлогтой байгаа. За ингээд 3 талаас нь тогтвортой хөгжилтэйгээ холбож байна гэсэн үг байна. За монгол хэлний хичээлээр яг эзэмших ёстой чадвар маань бол шалтгаан, үр дагаврын холбоо хамаарал, баримт ба үзэл бодлыг задлан шинжилж үнэхээр эдгээр чадвар гэдэг юм харагдах ёстой. Энэ шин нэгж байгаа. Шин нэгжийн хүрээнд та нар багшийнхаа чиглүүлгэн дотор багаар ажилласан учраас магадгүй алдаа гаргахыг үгүйсгэхгүй. Тэр үед нь багш нь туслан зөвлөн. За нийлмийн өгүүлбэрийг холбон найруулах арга сурна. За энэ бол бид нар өмнөх ангиудад үзчихсэн байгаа учраас энэ дээр нэг их асуудал гарахгүй хаа гэж багш нь итгэж байна. За дараа нь асуудал дэвшүүлэн үзэл бодлоо илэрхийлэхдээ шалтгаан үр дагаврын холбоо үндэслээд нотлохтой арга чадвар гэдэг энэ чадвар энэ дээр бас харагдах хэрэгтэй. За тэгвэл энүүндээ түрүүний ярьсан нөгөө нийгэмшил сэтгэл хөдлөлийн зан үйлийн тэр 3 том энэ танин мэдхүйн зорилт маань сая яаж холбогдсныг багш нь тайлбарлсан учраас нэмж хэлэх хэрэггүй гэж үзэж байна. За үнэлгээний багийнхан тусдаа сууж байгаа тийм ээ. Энийг харна. За та нар бага үнэлэхдээ бас энэ чадварууд гарч ирвүү гэдгийг харж үнэлэх ёстой байгаа.
За одоо тэгвэл бидний өнөөдөр интеграц болгож сонгож авсан сэдэв маань говийн худгийн инженер устдах аюулд хүрлээ гэсэн ийм ярилцлага байгаа. Энэ ярилцлагыг ихтер чинь яг нэг их болгоод аваад ярилцлагын хэлбэрээр нь шихийн хэлбэрээр нь тавьсан ийм юм байж байгаа. За нэгдүгээр баг бол энэ ихийн эхлэл хэсэг дээр нь ажиллана. Хоёрдугаар баг гол хэсэг дээр нь, гуравдугаар төгсгөл хэсэг дээр нь ажиллахаар багууд ажлаа хувааж аваад хийсэн байгаа. За одоо энэ ажлаа танилцуулахад нь нэгдүгээр багийн ажлыг хоёрдугаар баг үнэлнэ. Хоёрдугаар багийн ажлыг гурвыг нэг үнэлээд за тэгээд дээр нэг асуулт асуухаар одоо үнэлгээ хийгдэхээр ингэж одоо багш нь үйл ажиллагааны чинь төлөвлөж хичээлийн чинь зохион байгуулалтыг урдчлан төлөвлөж өгсөн байгаа. За тэгээ үнэлгээний том дог сууж байгаа. За эдгээр бол яг нь та нарын багууд хоорондоо хийсэн үнэлгээ болон хичээлийн ерөнхий үнэлгээний багийнхан үнэлж дүгнэх байгаа. За ингээд багуудаа үрээ. За хамгийн эхлэл хэсэг дээр ихийнхээ эхлэл хэсэг дээр ажиллах нэгдүгээр багийг төгөлж байна. Томоо урд аваад баг хэлбэрийн хэмжээ сэдвийн хүрээнд шинэ ихтэй сургуулийн 9 байнгын Амус ламын бичил намын эрдэнэ туяа төвшин жаргал хас эрдэнэ гэсэн бүлгүүдээ нэгдүгээр баг хэллэгээ тавьчихсан байна. Манай хэллэгийн агуулга шалтгаан ба үр дагавар гэж юу вэ? Үүнийг яаж тайлбарлах вэ? Мөн говийн хотын инженер устдах аюул хүлээ зохиогчдын үзэл бодол, дүгнэлтийн үндэслэл буюу учрыг олох. Дөрөв ихийн шалтгаан өөрийн холбоог тайлбарлах. Бид юу хийж чадхаа буюу дүгнэлт аваа. Доктортой өгчлийн зөвлөлтийн хүрээнд манай итгэл болохоор 15 дахь зөвлөлтийг авсан байгаа. Тэгээд доктортой өгчлийн үндсэн 5 зорилго бий. Тэгээд үүнд болохоор хүн төрөлхтөө инх тавин хамтын ажиллагаа ихтэлхийг хөгжил сэтгэл гэсэн байгаа. Тэгээд 15 дахь зорилго нь болохоор хуурай газрын экосистемийг хамгаалах гэсэн зорилго. Шалтгааны үр дагавар шалтгааны үр дагавар нь салшгүй холбоотой ойлголт мөн тиймээс байгаль нийгмийн үзэгдэл юм шиг уялдаа холбоо учир шалтгааныг тайлбар мэдхийн тулд яагаад гэсэн олон асуудал гарч ирдэг. Шалтгаан учир гэхэд нэгдэл зайлшгүй үүнд үр дагавар байх ёстой гэж гүн ухаантай юм хэлсэн байдаг. За шалтгаан үр дагаврын холбоог нэрлүүлэх хөгжлөөр үүнээс шалтгаалаа, үүнээс болж үүний үр дүн яагаад гэвэл учир нь тиймээс иймээс гэсэн байгаа. Мөн шалтгаан үйл явц үр дагаврын хоорондоо салшгүй холбоотой шалтгаан үйл явцаас хамаарч үр дагавар арчдаг. За манай ихтгэлийн гол сэдв маань болонготой говийн худгийн инженер устдах аюул хүлээ гэсэн сэдвээр тулгуурлаж бид нэр ихтгэлээ танилцуулж байгаа. Тэгээд бидний яг ажилласан учир шалтгаан түн ба түүний үр дагаврыг тайлбарласан хэсэг маань болонготой нэгдүгээр эхлэл хэсэг буюу говийнхан бэлчээрс үүдэгдэг гэдэг хулан гадлах нь бий. Байгаль дээр илүү үйл явц байдаг гуйхан хулан сайн чанарч бий байх. Орчны өвс ургамлыг үнсээр нэгддэг гэж балчд хулан гадалдаг. Гэтэл муу хилүүлээд байгаа хулнад тэднийг алдуулмалыг бусаж цангаж өгөх аюулаас авардаг. Хулан бол говийн инженер юм. Энэ амжилт газар доор бүсний төвшин гадаргуу тааны ойрхон байгаа гайхалтай мэдэрч хурц туурай гараа цавчиж бус гаргадаг. Энэ нь бол хулангийн худаг байдаг. Энэ ил усаар мачин шугууд өнөг чам гээд говийн амьтад болгон алдуулмал ундаалдаг. Товчондоо бусдыг ундаалагч гайхалтай амтаа гэсэн үг. Түүнчлэн гад ургадаг шүүслэг хортой бодлого хэмээх ургамал бий. Энэ ургамлаар ганцхан хулан хоололдог. Тэгэхээр хулан тэгж адлуулахаар хэрэггүй амтан биш байгаа биз гэсэн агуулгатай байгаа. За энэ гол харагдаж байгаа бөөрийнхөө дүрс маань болонгуудаа манай яг ихтгэл маань байгаа. Бид ихтгэлээ дөрвөн гол хэсэгт хуваасан. Шалтгаан, үр дагавар, үзэл бодол, гол санаа гэсэн дөрвөн гол хэсэгт хуваалсан байгаа. Манай гол шалтгаан нь хөрс сэмлэжих ургамлыг үнцээр мэддэг учраас хүмүүс ад үздэг байна. Гол үр дагавар гарч байгаа үр дагавар нь юу вэ гэх юм бол хүмүүс агнаж байгаагийн улмаас тоо толгоогоо алдаж байгаа. Хулан түүнээс цаашлаад бүр устдах аюулт хүрч байгаа. Түрүүний дурдсан ихийн зохицолбрын маань зохиолчийн гол санаа үзэл бодол нь юу байсан бэ гэх юм бол хулан бол говийн инженер юм гэсэн хэсгээс харагдаж байгаа. Манай ихтгэлийн маань гол зорилго маань юу вэ гэвэл хулангийн тоо толгойг нэмэгдүүлж хамгаалах түүнийг ад үзэх хэрэггүй гэсэн гол санаатай байгаа. За өмнөх слайдн дээр дурдсан шалтгаан түүний үр дагавраа дэлгэрүүлж ярих юм бол гол шалтгаанаа ургамлыг үнцээр нь засалж иддэг, хөрс сэмбийчж нүх гаргадаг, малын бэлчээр сүйтгэдэг гэх зэрэг
илэрч байгаа. Үүнээс шалтгаалж гарч байгаа үр дагавар үр дүн нь юу вэ гэвэл адалдаг гэсэн ганцхан үгээр л ер нь бол бүх зүйл харагдаж байгаа. Тэгээд энэ адалдаг гэдэг үг нь буцаад үр дагавар болонгуудаа эцсийн гарч байгаа үр дагавар нь устдах аюулт, хулан устдах аюулт хүрж байгаа гэсэн юу байгаа. Энэ диаграмаар болонгуудаа манай үр дагаврын маань юу харагдаж байна. 1994-өөс 1997 онд хулангийн тооцоогоо 63 мянга бүртгэгдсэн бол 2003 онд зөвхөн 20 мянга болсон байна. Тэгээд үүнээс харуул хулан устдах аюулт хүрээд байгаа гэдг нь тодорхой харагдаж байгаамаа. За дараагийн маань цэлтгай үр дагавар нь дахиад өөр юу гарч ирсэн бэ гэвэл хулангийн энэ шалтгаан нь бусад амьтдыг ундaalдаг. Хулан бусад амьтдыг ундaalснараа гарах үр дагавар нь цангаж өгөх аюулаас аварж байгаа. Бас хорт ургамлыг хулан иддэг. Энэ хоёр нь бол гол шалтгаан байгаа. Энэ шалтгаанаас улбааз гарч ирсэн үр дүн нь хулан хайрлагдах хэрэгтэй, бусдад ад үзэгдэх хэрэггүй гэдэг нэг шалтгаан гарч ирж байна. Үр дүн гарч ирж байна. Тэгээд дараагийн үр дүн нь хулан өсгөн үржүүлж нэмэгдүүлэх хэрэгтэй юм аа гэдэг үр дагавар гарч ирж байгаа юм аа. За энэхүү ихтгэлийн төгсгөл би хүүхэд залуучууд та бүхнээс манай баг нь юу хүсэж байгаа вэ гэхээр энэхүү уриалгын доор би та бүхнээс хулан хамгаалаач гэж хүсэж байгаа. За илүү дэлгэрүүлэх юм бол хүмүүс бидний ашиг сонирхол шунлаас болж хулан их бусад ач тустай амьтнууд цөөрөн бэлчээрээ алцаар байгаа илээ. Тиймээс хүүхэд залуучууд бид хамтдаа хүчээр нэгтгэн хулан хамгаалах боломжтой учраас энийг ойлгон хамтдаа хулан хамгаалаач гэж би та бүхнээс уриалж байгаамаа. За бид уриалгынхаа хүрээнд ховцсон аймаг гэх Facebook хуудсыг нээсэн байгаа. За энэ Facebook хуудас нь ямар холбогдолтой, ямар мэдээллийг агуулж байгаа гэх юм бол бид зөвхөн хулан гэлтгүй өөр бусад мазайлаа гэх мэт ховцсон аймагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг оруулж та бүхнээс мөн уриалгуудыг явуулж яагаад эдгээр амьтдыг хайрлах ёстой, яагаад эдгээр амьтдыг хамгаалж цааш нь өсгөн өдүүлэх ёстой гэдэг талаар мэдээллийг оруулж өгсөн байгаа. Хэрвээ та бүхэн сонирхож үзвэл ховцсон аймагт хэмээх Facebook хуудасаар зочлон илүү их мэдээллийг олж аваарай. За та бүхэн энэхүү слайднаас юу харж болох вэ гэхээр манай ховцсон аймагт пэйж маань одоо яг ямар хөө үйл явцтай явж байгааг харж болно. Одоогоор бидний гол сэдэв бол хулан говийн инженер устдах аюулт хүрлээ буюу хулан гэх амьтны одоо устдалд орж буй талаар мэдээллүүдийг оруулж байгаа. За энэ та бүхэн ямар хөө мэдээлэл оруулж байгаа гэх юм бол энэ хоёр зурагнаас харж болно. За эцэст нь ингэж та бүхэнд хэлэхэд та бүхэнд хулангийн талаар сонирхолтой баримтуудыг дурдвал за нэгдүгээр хулан хэдэн 10 заримдаа хэдэн 100 гараа бэлчдэг. Хоёрдугаар биеийн урт нь 220 см, мундгаараа 137 см, өндөр сүүл нь 49 см, жин 200 кг хүрдэг. Харин хулан гэрийн ядуутай харьцуулахад толгой нь том, чихэн урт, сүүл нь зөвхөн үзүүрийн хэсэгтээ шинэхэн буйнхын хялгастай байдаг. Дөрөвдүгээр хулангийн ерөнхий төсөл нь бол хулан, зундаа улаатар, өвөлдөө цайвартар хулан өнгөтэй байдаг байгаа. За тавдугаарт нь мундаанаас сүүлийн ураг хүртэл 100 ураг дагуу нарийнхан бүрэн бор сүлтэй байдаг. Дийл сүүлийн хялгас нь бараа өнгөтэй байдаг. За хамгийн сүүлийн сонирхолтой мэдээлэл нь бол усуухгүйгээр 2-3 хоног байж чаддаггүй бусад амьттай харьцуулах юм бол за яагаад энэхүү мэдээлэл нь бол маш чухал агуулгатай гэж манай баг үзсэн байгаа. Яагаад гэвэл хулан байгаа газар ус байгаа гэж эртнээс монголчууд үздэг. Тиймээс хулан ус хоёр нь хоорондоо яг л шалтгаан үр дагавар хоёр шиг зайлшгүй холбоотой байдгийг та бүхэн энэхүү сүүлийн сонирхолтой баримтаас харж болно. За ингээд манай багийн ихтгэл анхаарлаа хандуулсан багш нар болон сурагчид та бүхэнд баярлалаа. Шинэглэл сургуулийн 9 банкийн 2 дугаар багийн баяр цоглон байгаа. Та нар одоо үүнийг хэрэгжүүлэхэд өөр юу хийж чадах вэ? За манай багаас энэхүү асуултанд ямар хариулт өгөх вэ гэхээр манай баг нь түрүүнд үрцэнчлэн Facebook хуудсыг нээсэн гэж та бүхэн хэлсэн. За бидний хийж чадах өсвөр үеийн дуу хоолой бол хамгийн түрүүнд өсвөр насны хүүхдүүд болон бусад хүмүүс хулангийн амьтны талаар одоо мэдээлэл хүргэх байгаа. За хулангийн амьтны талаар бид хүмүүс сонсч ирсэн боловч ингээ устдах аюулт хүрч байгаа гэх мэт одоо илүү чухал мэдээллүүдийг мэддэггүй. Тийм учраас бидний гол зорилго нь бусад хүүхдүүдэд энэхүү талаар мэдээллийг хүргэж цаашлаад хамтдаа хулангих амьтныг хамгаалах мөн цаашлаад мазаалаа өөр
өөр олон төрлийн ховцсон аймагтыг хамгаалах зорилготой байгаа. Тэгээ энэ бол бидний ирээдүйн төлөвлөгөө гэж ойлгож байна. За тэгээд одоо болонгуудаа бидний хийж чадах өсвөр үе бидний хийж чадах зүйл гэвэл ер нь бол онлайн цахимаар ингээд янз бүрийн юмнууд хийж бусдад уриалга гаргах л байгаа. Бид нар түүнээс өөр бүр амар том юм бол арга хэмжээ авч олж чадахгүй. Харин бид ингэж онлайнаар бус пэйж ингэж нээж бусдад амтыг ингэж хамгаалах уриалга гаргаснараа ингээд хүүхдүүд ч бас одоо ер нь онлайн аягүй идэвхтэй болсон. Тийм болохоор тэндээсээ мэдээлэл аваад тэрийгээ цааш гэр бүлийн цаашаа ингээд дамжаад ингээд явах боломж бас гарч байгаа болохоор бид пэйж нээж арга хэмжээ авъя гэж бодсон. За асуултанд хариулах баярлалаа. Сайн байцгаана уу? Шинэ их сургуулийн 9 ангиас бүрдсэн 2 дугаар баг мэдчилж байна. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр та бүхэнд учир шалтгааныг тайлбарлая гэсэн нэг хичээлээр шалтгаан үр дагаврын холбоо хамаарал баримт ба үзэл бодлыг задлан шинжлэх, асуудал төвшүүлэн үзэл бодлоо илэрхийлэхдээ шалтгаан үр дагаврын холбоог үндэслэн нотлохотой гаргах гэх зэрэг сэдвүүдийн дагуу та бүхэндээ мэдээлэл өгөх болно. Манай 2 дугаар баг Богио хотын инженер устгах аюул төрлөө гэсэн сэдвийн гол хэсгийг авч судалсан байгаа. Манай багийн гишүүд шинэ ихсэн сургуулийн 9 ангиас сурагчдаас бүрдсэн байгаа. Багийн ахлагч бүртээ үнэлгээний гишүүд Мишель, Баярж Хавлан, Анхлан, гишүүд Лацрал, Батэрхэс дөлгөөнөр байгаа. Манай баг нь доктортой хөгжил, тооч мэдээлэл, шалтгаан үр дагавар буюу өрийн холбоо, үзэл бодол, дүгнэлт, хэрхэн хамгаалах вэ, уриалга гэсэн зүйлүүдийг агуулж байна. За бидний ихээ сэдвүүдээр ажилласан зорилго бол доктортой хөгжлийн 15 дугаар зорилго буюу хуурай газрын экосистемийг хамгаалах гэсэн зорилтын дагуу бид их дээр ажилласан байгаа. За энэхүү зорилт нь болохоор хуурай газрын экосистемүүдийн доктортой ашиглалтыг хамгаалах, сэргээх, дэмжих, ойн доктортой менежмент хийх сүлжилтийн эсрэг хөрсний дороодлыг зогсоох, сэргээх, биологийн төрөл зүйл алдагдлыг зогсоох гэсэн зорилтын дагуу ажилласан байгаа. За доктортой хөгжлийн зорилго нь 3 зүйлээс хамаардаг. За нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн 3 зүйлээс хамааралтай байдаг бөгөөд бидний ихэд бол байгаль орчин гэсэн зүйл холбоо хамааралтай байгаа. За доктортой хөгжлийн зорилтын уран хөгжлөөс хинч үлдэх хоцрох эсгүй гэсэн ураатай байдаг. За олон улсын хэллэгээр бол no one left behind гэсэн хэлбэртэй байдаг байгаа. За энэ хичээлийн гол зорилго нь шалтгаан болон үрийн холбоог хямрах. За энэ хичээлээр бид юу суралцсан гэхээр шалтгаан, үйл явц, үр дагавар гэсэн 3 холбоосын дагуу мөн баримт судалгаатайгаар задлан шинжилгээг суралцсанаа. За шалтгаан болон үрийн холбоог илрүүлэх үгс нь үүнээс шалтгаалan яагаад гэвэл мөн үүний үр дүнд учир нь иймээс тиймээс гэсэн үгс багтдаг байна. Нэг сонгож авсан Оюун хөдгийн инженер устгах аюул орлоо гэх сэдвээс гол чухал мэдээллийг нь дурдах юм бол улам бол ховор зүйл юм аа. Улаандаа усны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд эмзэг, бүс нутагт ховорцсон зүйл хэмээн үлэгдсэн. Тиймээс хүмүүс хулан гэхээр үгүй хийж ад үзэж байгаа лээ. Ихээс үүссэн шалтгааны хувьд Монгол улс хөгжихээр цасмал зам болон цахилгаан дамжуулах шугам батнаар бэлчээр нутаг хөрмөдөж хомсдож нөгөөтөгөө хүн амын тоо өөрч хүмүүс ашиг онжоо олж авах зорилгоор хууль бусаар ашиг олж байна. Мөн говийн бэлчээр хөдөлдөг гэж түүнийг ад үзэж байгаа. За та бүхэндээ яг энэхүү яг шалтгааныг дурдах жишээнүүдийг хэлье гэж бодлоо. За тэгэхээр нэгдүгээр гэх юм бол говийнхаа бэлчээрс үдэгдэг, өвөө сургалтыг үнцээр нэгдэг, устдаган бэлчээдэг хэмээн ерөнхийдөө хуланг ад үзэж байгаа. Гэвч хулан нь үндэсний сайныг идэж, усны сайныг даган бэлчээдэг учраас бас ад үзэх хэсгүй гэж үзэж байгаа. Мөн дээрэс нь аман цамгаач буй ан амьтдад ус өгж туслахаараа давуу талтай. Тийм ч учраас хулан яг энэхүү шалтгаануудаас болж ад үзэж байгаа нь бол буруу юм гэж үзэж байгаамаа. За хоёрдугаар гэх юм бол Өмнө Говь аймгийн иргэн хэлэхдээ оюун толгой 5 толгойд ажилладаг жолооч нарын гэмтээ нутгийн лаан тулсан малчид төхөөрсөн хулангийн махаа авчир зардаг нь үнэн. Тэд адууны мах хэмээн зардгийг олонтой харсан холбогдох албаныхан анхааралтай авах хэрэгтэй гэж мэдээсэн байдаг. Үүнээс харахад бол хууль бус ан амьтад, хууль бус агнуур болон хууль бус 8 хөгжийн хэрээр хулангийн тоо толгой цөөрч байгаа гэж авч үзэж байгаа.
Тийм ч учраас энэхүү хоёр шалтгаан нь одоо хулангийн тоо толгой зөрөхөд илүү нөлөөлж байгаа гэж үзэж байгаамаа. За энэхүү зүйлийн шалтгаанаа ямар үр дагавар гарсныг одоо бүгд хамтдаа харцгаая. Сүүлийн жилүүдэд Монгол хулангийн бэлчээр хомсдож тоо толгой нэрс буурсан байна. Жишээлбэл Ховд аймагт 13%-аар, Дорногов аймагт 67%-аар, Өмнөгов аймагт 20%-аар тус буурсан байна. За хулангийн тоо толгойн мэдээлэлээр үзвэл 1990-ад оны үеэс хулангийн тоо толгой эрс буурсан гэх судалгаа бий. Түүнээс дурдвал 1994-өөс 97 оны хооронд судалгаагаар 63 мянган тоо толгой бүтээгдсэн боловч 2003 оны судалгаагаар 20 мянган тоо толгой болж буурсан байна. Бид монгол хэлний хичээлийн шалтгаан үүргийн холбоо гаргахдаа говийн удгийн эсрэг устгах аюулд орлоо гэх сэдвийн гол хэсэг дээр ажилласан байгаа. За эндээс харж байгаачлан бид шалтгаан үүргийн даалгаврынхаа дагуу ингэж бүдүүрчээ гаргасан байна. За эхний шалтгаан бол Монголын дэд бүтэц хөгжиж байгаа юм. За үүнээсээ ямар үр дүн гарсан бэ гэхээр хатуу хүчтэй зам цахилгаан дамжуулах шугам, ус татах хоолой гэх мэт бүтээн байгуулалтууд хийгдсэний улмаас хулангийн шилжилт бичээр усаа сонгох хөдөлгөөн нь хязгаарлагдсан байна. За харин дараагийн үр дагавар нь хүн амын суурьшил нэмэгдсэн. Үүнээсээ улбаалan хууль бусаан ихэлсэн байна. За харин сүүлд нь энэ Монголын дэд бүтэц хөгжиж байгаагаас шалтгаалan уур амьсгалын өөрчлөлт гарсан. Үүнээсээ шалтгаалan говийн задгаараас хомсдож булаг шанс хэрэгэн ургамлын гарт нууцсан. За эндээс харах юм бол хулангийн шилжилт хөдөлгөөн нь хязгаарлагдсан, мөн хууль бусаан ихэлсэн. Тэгээд говийн задгаараас хомсдох булаг шанс хэрэгэх ургамлын гарт нууцсан гэх зэрэг хэд хэдэн салбарсан шалтгаануудын улмаас хулангийн тоо толгой нөлөөлж байна гэх ноцтой үр дагаврыг гаргасан. Мөн энээрээс дахиад нэг зүйлийг нэмж хэлэхэд за энэ шинэ бүтээн байгуулалт хийгсэн гэдэг нь бол өгтөө үр дүн байгаа. Харин дараагийн үр дүн болох шилжилт хөдөлгөөний хязгаарлагдсан гэх үр дүнг гаргаж ирсэн. За үүнээсээ юу гэж дүгнэх вэ гэхээр эхний үр дагавар нь дараачихаа үр дагаврынхаа шалтгаан болж өгдөг байна. Дэлхийн нийт хулангийн сүргийн 60-аас 70% Монголд байдаг бөгөөд хэрвээ манай нутагт энэ амьтан устдаж өггүй бол дэлхийд ч бас устдаж өггүй болох аюултай. За мөн дээрээс нь улны ихэнхдээ хоолноосоо усаа авдаг бөгөөд одоо ойрхон төвжиж байдаг учраас хулан байгаа газарт ямагт ус байдаг гэх одоо мэдээлэл байдаг. Мөн энэ амьтнууд цангаж буй амьтдад усалж өгч тусалдаг бөгөөд хулан дахин төрөл учраас шавжны тоо толгойг үржихээс сэргийлдэг. Мөн ургамлын ногоо тархац дээрээс нь ургалтыг дэмждэг байна. Тийм ч учраас говийн салхинаас бусдыг дээгүүрээ гаргаж үзээгүй энэхүү амьтныг бид хайрлаж хамгаалах хэрэгтэй гэж үзэж байгаамаа. За үүнээс харахад бол гадар сэндийжж гаргасан ус нь бол энэ байна. За жишээлх нь бол говийн одоо айн амьтад энэхүү уснаас ундаалдаг болох нь одоо энэхүү зургнаас харж болно. Одоо жишээлх юм бол ингээд тав бүхэнд харагдаж байна. За бид үүнээсээ харахад үзэл бодол болон дүгнэлтийг хийсэн байгаа. За энэхүү амьтан маш олон талын ач тустай амьтан боловч бид устгаж үгүй хэсэл байна. За төрийн зүгээс улаан номонд орчихсан энэ амьтныг эдээшил газрын тусгай хамгаалттай газрал болгосон. Гэвч цаасан дээр бичих бодит ажил болох хоёр нь өөр. Тийм учраас Монголын бахархал болсон энэхүү амьтныг бид алж устгах нь буруу юм аа. За бид хуланг бусдад таниулах зорилгоор хөөрхөн хул нэг нэртэй Instagram хаяг нээсэн байгаа. Энэхүү Instagram хаяг дээр бид хулангийн мэдээллийг тогтмол хүмүүст хүргэж байгаа. За би сонирхолтой байдлаар мэдээлэл хүргэж асуулт хариулт бэлтгэсэн энэхүү зурнаас харж байна. Бидний дүгнэлтээр хүмүүс ихээр сонирхож байсан бөгөөд та аваалт байхыг бид цөөнгөө арлаа. Та бүхэн орж сонирхох хүсвэл хулан хөөрхөн нэг гэсэн Instagram хаягаар орж үзээрэй. За би хэрхэн хулан өсгөх болон хамгаалах талаар одоо та бүхэндээ мэдээлэл хүргэцгээе. За тархас болон тоо толгой шилжилт хөдөлгөөний биологийн судалгаа хийх хэрэгтэй байна. Мөн дээрээс нь зугийн
Мөн дээрээс нь зуудын гамшигын үед нэмэлт хичээл тавьж өгөх, байршил нутгийн гол горих булаг шандыг хамгаалж нөхөн сэргээх, ус цэгийг бий болгож тохиомжтой газрын сэргээн нутагшуулах, мөн дээрээс нь тусгай хамгаалалтаа газрын хамгаалтыг сайжруулах, хууль бус агнуурыг таслан зогсоож хяналтыг тохиомжжуулан чангатгах, за эцэстэн гэж хэлэхэд удмын сан хадгалах гих зэрэг ажлуудыг хийснээс хийвэл одоо маш том үр дүн гарна гэж бид үзэж байгаамаа. За эцэстэн гэж хэлэхэд өсвөр үеийнхэндээ бид уриалга гаргаж байгаа. За үүнээс дурдхад бол за хулин нь устж өгөө болбоос говийн хамтад баг багаар тоо толгойд буурч магадгүй мөн маш их ашиг тустай амьтан учраас энэхүү амьтныг хэрэггүй гэж ярих нь буруу ба хууль бус одоо 8 болон хууль бус ан хийх нь хулангийн тоо толгой буурахад маш ихээр нөлөөлж байгаа. За оронд нь хуланг үржүүлж хамгаалах нь зөв. За говийн амьтдыг ус унттай байлгамаар байвал одооноос хуланг хайрлаж хамгаалцгаая гэж уриалж байна. За ихтгэл тавьсан багийн бүртээ Астрал Бат эрхэс анхлан бишээлнэр байлаа. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа. Яасуултаа асуугаарай. Сайн байна. Урдугаар багийн гишүүн хангалт асуулт асуухаар гарчсан байна. Тэгээд сая экстра хуудас нээсэн тэгээд ихэд ямар төлөвлөгөөр явж яаж явах. Тэгээд дээрэс нь ихэд одоо интернетээр болгоны талаар мэдээлэл юм хүмүүс өгдөг харагдсан. Тэр мэдээллүүдийг яаж авч байгаа гэж. Ерөнхийдөө бол тогтмол Instagram хаяг дээр бол оруулж байгаа. Тэгээ мөн дээрээс нь бид илүү шинэлэг санаанаар болон шинэлэг одоо мэдээллүүдийг оруулахын тулд яг говьд амьдардаг айл хүчээс бас асууж байгаа. Мөн дээрээс нь цаашдаа өргөжлүүлэх гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Баярлалаа. Энэ өдрийн мэдлэг үгээ. Говийн хутгийн инженер устдах аюул төлөө гэсэн сэдвээр шинэ сургуулийн 9 байнгын сурагчид болох багийн ахлагч Ариун Заяа, Амар Түшээ, Намин Үзий, Инхмэн, Эрдэнэ, Хангал, Баяр Татах гишүүдээр бүрдсэн 3 дугаар бэлтгэлээ танилцуулахад бэлэн боллоо. За агуулгын үеийн болохоор доктортой хөгжлийн зорилго, тавш танилцуулга, шалтгаан ба үйл дагавар, баримт, гарц шийдэл, уриалга гэсэн 6 агуулгын өмнөд бэлтгэлээ тавина. За доктортой хөгжлийн 17 зорилго байдаг бол бид 15 дугаар зорилго буюу уурай газар экосистемийг хамгаалах гэсэн зорилгыг тулгуурлан бэлтгэлээ тавина. Доктортой хөгжлөө шүү. Доктортой хөгжил гэдэг нь өнөө үеийн хэрэгцээг хангахтаа ирээдүйн үеийнхээ хэрэгцээг хангах боломжийг хязгаарлахгүй байгаа юм аа. Энэ нь болохоор хөгжлөөс шинж хоцрох эсгүй гэдэг уриалганд байдаг байгаа. Доктортой хөгжил нь хүн төрөлхтөн хитгэл, хамтын ажиллагаа, эмх тайван, үжил цэцгэлт гэсэн 5 зүйлтэй бөгөөд нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн 3 үндсэн тулгууртай. Говийн инженер гэж яг юу болох тухай энэ мэдээлэл өгье. Хөрсөн гүнг хугаж, ус гарган, говийн амьтад алдуул малыг усаж, цангалж өгөх аюулаас авардаг улаан ном бүртгэгдсэн хулан гих ховор амьт юм. Тавш танилцуулга. Хулангийн сүргийн чөлөөтэй шилжих сүлгөөний зам тавиад хуваснаар амьтад амьдрах чадвар, гений олон янз байдлаар өөр удамдаа өлүүлэхэд нь бэрхшээлж болж байна. Улаан номд орсон энэхүү амьтдыг хамгаалах чиглэлээр зөвхөн эдийн засгийн газруудыг тусгай хамгаалалт тусанд хангалтгүй бөгөөд хулангийн амьтдыг хууль тусаар хангасаар. Энэ янзаар байх улам маргааш дэлхий байх болно. Бид бүтэц эдийн засгийн хөгжил хүнд хэрэгдэж бид байгалыг бодож хөгжих ёстой. Хулан гэдэг гайхалтай юм. За шалтгаан ба өрийн холбоо. За хулганд хүрсэн түүнэг хугаснаар анх үр дүн 2 үр дүн байнамаа. Нэгдүгээр үр дүнний хувьд гэвэл үний цэврээс гарч ирнэ. Хоёрдугаар нь гэвэл алдуул мал говийн амьтдыг хүслэнэ. За үүний ингэснээр говийн амьтад цангаж өгөх аюулаас аврагдана. За энэ гол тавьдаж байгаа зураг бол хулангийн хүнээс гарч ирсэн үний цэвэр ус байна. За хулан устдах болсон шалтгаан. За хулангийн тоо тоглоо болсон шалтгаан нь бид 3 байгаа. За нэгдүгээр нь гэвэл амжид ашиг хонжоо хайх хууль бусаар гаргасан. Хоёрдугаар нь гэвэл чөлөөтэй шилжих хөдөлгөөнийг зам тавиад тугаасан. За гуравдугаар нь буюу эцэст нь малын бэлчээрийг сүйтгэдэг гэж малчид хад үздэг байна. За үүний үр дүнд Монгол төдийг дэлхийг хулан устдах аюулд хүрээх байна. 1994 оноос 1997 оны хооронд хулангийн тоотлого 63% болсон бол 2003 онд оюу хамгийн сүүлд судалгаа
таналт хийж үзэхэд 20 мянган борсон байна. Хулангийн тооцоолгоо багаснаар говийн амьтад усны хомсолт орон мөн хулан гэдэг амьтад маань дэлхийд байхгүй болох аюулгүй байна. Үзэл бодол дүгнэлт. Улаан наманд орсон хулан дид бүтэц эдийн засгийн хөгжлөөс хамааран үжилд орох боломжоо хаалгаж генетикийн олон янзын тотогт орж улам бүр цөөрөд байгаа ба тэр усаас нааштай хэрэгжүүлж хийж байгаа үйл ажиллагаа туйлын дутаг байгаа бөгөөд байгаль хөдлөлийг бодож хайрлаж өгчих ёстой гэх санаа юм аа. Бид хамтдаа энэ товчхон баримт төрийг хөрсөн 60 см гүрэн нүх ухаж ус гаргадаг ба үүнийг зурд энэ хоёр зургт үзүүлсэн байгаа хулангийн татал юм. Улам байгаа газар ус бий гэдэг ялч өнөө юм. Баримт 2. Монгол орнд байгаа хулангийн хамгийн том сургууль Дорногов аймгийн Иргэлийн зоо орчинд байдаг. Бид нэр хулан хэрхэн аврах тухай хамгаалах тухай 4 гар шиг л болсон ба эхнийх нь уул уурхайн томоохон төс буюу замын 2 талаар нэвтэх боломжоор хангах. Хоёр дахь нь хулгайн аав нарыг зогсоож хуулийн ахтай болгох. Гурав дахь нь гамшигын үед эдийн хичээлээр хангаж өгөх. Сүүлийнх нь болохоор хулан гэх сүлжээлгөр байгуулж хүмүүс бусдад ингээд түгээж танин мэдүүлэх юм. Эцэст нь хэд уриалга хулангийн амьтнууд Монгол төдийгүй дэлхийд нэг ховор амьтан бөгөөд одооноос эхлэн бусдад танин мэдүүлж ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол дэлхийд устдах аюултай. Тиймээс өмнө нь дурдсан гарц шийдэл өөр бусад зүйлсийг амтдаа хийж үлдэхэ гэж уриалж байна. Сэтгэл тавьсан багийн ахлагч арай заяа гişүүд хангал эрдэнэ байлаа. Анхаарал тавьсанд баярлалаа. Бэлтгэсэн удаа багийн гишүүдэд баярлалаа. За одоо би та бүхнээс нэг асуулт асууя. За манай асууж байгаа асуулт бол за энэхүү хулан нэг та бүхнээс уриалга гаргасан би уриалгаагаа үед ямар нэгэн алхам болж ирсэн нөө алхмын чи ирээдүйн төлөвлөгөө юу вэ? Та цаг яаж ашлуулах одоо бодолтой байгаа гэсэн асуулт байна. За энэхүү ер нь энэхүү сэдвэн энэхүү бидний гол ярьж байгаа зүйл нь бол зөвхөн Монгол төдийгүй дэлхийд тулгуурласан асуудал учраас энэ маш том асуудал. Тиймээс ингээд улсаас ямар нэгэн хандив авч хулан гэх сүлжээлгүүд байгуулъя гэж манай багийнхан санаачлаг гаргасан байгаа. За тэгвэл саяны асуултнаас дахиад нэг асуулт болсон болов. За энэхүү асуулт нь болохоор салбар дэлгүүрүүдийг хэрхэн ажилуулах вэ? Салбар дэлгүүрүүдийн одоо жоохон чангахан яар юм байна. За салбар дэлгүүрүүдийг хэрхэн ажилуулах вэ? За тэгээд төсвийн нь сая хэлсэн шиг хандив авах гэсэн. Хандивынхаа өрөөнд яг ямар үйл ажиллагаа явуулж тэдгээр хандив авах вэ гэсэн. Солонгосын дэлгүүрүүд байдаг да CEO, Circle, Syntax яг тэр дэлгүүрүүдтэй адилхан Монголын хулан гэсэн сүлжээлгүүрийг байгуулж эхлээд Монголда үйл ажиллагаа хэрэгжүүлжээд тэгээд хүмүүс танин мэдүүлээд цаашлаа дэлхийд танин мэдүүлж арах зорилготой үйл ажиллагаа явуулна. За асуулт нь хариулсан баярлалаа. За багийнхнаас нь саяын асуултан дээр нэмж болно. Тэр сүлжээ дэлгүүр байгуулна гэдэг шүү дээ. Тэр сүлжээ дэлгүүрийн чинь одоо дахиад асуулт асуух гэж байна. За сүлжээ дэлгүүрийг ажиллуулах өөр ямар гарц байна вэ гэж байна шүү дээ. За багийнхнаас нь нэмж болно. Бус байгууллагаас санаа өгч олноос. За гараад ир. За гараад ирцгээ өгдөө. Өөр хингүүд байна. Санаа нэмэх. За чанга боорой. Хэсэмээ ингээд 2 дугаар багийн ахлагч бүртөө байна. За тэгэхээр асуулт асуух гэсэн. За ямар асуулт вэ? Тэгэхээр саяын хүн ихээс сүлжээ дэлгүүр гэдэгтэй. Саяын яг дурдсан шиг сүлжээ дэлгүүр гэдэг ямар хөө бүтээгдэхүүн зарж ямар хүн яг ажиллагаандаа яг ямар бүтээгдэхүүн зарж түүнээс олж Славсын CEO-ээс хандаад дэлгүүр шиг түргэн хоол аль болох хурдан идэж болох хүмүүст арай түгээх одоо бүхний сонирхлыг татах хэмжээний тийм бүтээгдэхүүн болтолтой байна. Яг одоо ингээ юм одоо хоол болгон ямар одоо бүтээгдэхүүнүүд гаргана гэж штэ яг үүний чи яг хулан яг хамгаалах өсгөх гэсэн яг зорилготой чи яаж холбогдож хамаарах хулганы хямдны ер нь одоо Монголын иргэд ерөөсөө мэддэг юм байлээ. Тэгээд яг тэрхүү сүлжээлгүүрээр дамжуулж одоо Монголын иргэд болон цаашдаа дэлхийн иргэдэд танин мэдүүлэх зорилготой байна.
За хасалт нь асуугаа асуу. Батцлаа. Давхурч. За манай Өнөөдөр нэг 3 багийн асуултанд хариуллах дээр санаа өгөх бас байна. Ингээд ер нь бол тулгамдж байгаа ингээд дэлгүүр нээж болно гэхдээ дэлгүүр нэхэд тулгамдж байгаа шалтгаан байгаа шүү дээ. Тэр шалтгаануудын нэг нь болгонгуудаа ер нь Улаанбаатар хотод дэлгүүр нэх байршил ер нь амар хавар ер нь баг байршил бараг олдохгүй. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдэх болохыг санаа өгмөр байна. Энэ санаа нь юу вэ гэвэл заавал дэлгүүр нэх ингээд байрны дотор дэлгүүр нэхээс нэхийн орон зүгээр ингээд гадуур явж идэг ингээд машин шиг түүцнүүд байдаг шүү дээ. Тиймэрхүү юмар бас явуулж болно гэсэн санаа байна. Дэлгүүр нийлээ гэдэг үү? Дэлгүүр нийлээгээ бусдад ингээд өргөжлөл магадлал энэ бол багтаа. Тиймээс заавал дэлгүүрнийг халбах зөвхөн одоо үйлдвэрлэл одоо бүтээгдэхүүнээ гаргаад бусад дэлгүүрт ингээд бүргэж одоо бусад дэлгүүрт зааж болох байсан. За надаас нэг санаа байна. За тэр нь юу гэхээр бүтээгдэхүүн зарах дээр нэгээд одоо дээрс бусад дэлгүүрийн хамтран ажиллаад өөрсдөө постэр биш мөлөөс хийлээ. Одоо орж ирсэн үйлчлүүлэгчдад харуулах зорилгоор хараад өгөх юм уу? Дэлгүүртэй томоор хавдаг ч юм уу? Тиймэрхүү маягаар үйл ажиллагаа бас явуулбал хүмүүс хараад хүмүүс зүгээр дэлгүүрээ өглөж байхдаа хараад нэг хасахгүй байна. ховдож байгаа юм хэмээн ойлгож бас болох юм байна гэсэн нэг санаа байна. За энэ нэг минут. Таавал одоо дөрөв ямар гараад яаж авах вэ? Заавал ч ингээд нэг тэрүүгээр ингээд юм байсан. Онлайнаар дэлгүүрээ хийж байгаа. Дээрс нь баг заамад нь олон тухай билет дуусгалтын зөвлөлдөөж олон тэгээд танилцуулсан юмнуудыг ингээд нэг тэрүүгээр тарааж өгч байна. Яг нэг тийм ингээд том хоттой сүжийн дэлгүүрүүдэд нөө нэг зээг маягийн байр гэж олон тэгээд түүснүүдтэй ингээд холбогдож ингээд бараамуудаа зааж байна. Хоёрдугаар багийн гишүүн Мишель би болохоор одоо нөгөө нэг дэлгүүр зарах барааны талаар нэг тийм санаа өгөхөд тэр нь юу гэхээр хулангийн талаар үлгэрийн ном зохиож бас зарж болох ба. Нөгөө нэг бага насны хүмүүсийг зориулаад тэгээд хулангийн найзууд гэж нүгээ тэгээд бусад говийн амьтдыг ингээ хүнсүүлээ тиймэрхүү үлгэрийн ном зарах юм бол бас бага насны хүмүүсүүдэд бол хулангийн талаар бас тодорхой ойлголт өгөх бахаа гэж бодож байна. Бас нэг зүгээр Google-тэй гэнэ анимашн ч юм уу гэсэн чинь Тийм юм байна. зүгээр ингээд цай гэхдээ зарлагтай гэж хэлсэн дэлгүүр байж байгаа нь өөр тэрнээс өөр бүр ингээд тэр бол амар том байгаас тэгэхээр гарах зорилго гэдэг бол тэгээд тэрнээс наад арай ойр зорилго байна. Тэгээд нэг хоёрдугаар багийнхаа тэгэхээр цаашдаа түгээсэн байгаа. За ингээд тэгэхээр цаашдаа ард иргэдэд хүрснээр бид дэш ямар өргөдөл гаргаад тэгээд таньдаг авах гэж бодож байгаа. За баярлалаа. Багш нэг асуулт асуухад нэгдээс. Энэ зургийг тайлбарлаж өгөхгүй юу? Энэ одоо яг ихтгэл эхлэхэд энэ их сайхан зураг байлаа. Бараг эдний одоо сүлжээ дэлгүүрийнх нь лого болохуц хэмжээний одоо ийм сонин зураг хийсэн байлаа гэж. За энэ зэрэг болохоор ингээд хулгай хайрлаж хамгаалах бүгд хайрлаж хамгаалах гэсэн зай зураг байна. Бид нар угаасаа яг энэ таваас ингээд үзсэн байна. За баярлалаа. Эдний хувьд одоо их хэлцүүлэг өрнүүлсэн өөрөөр хэлбэл тэр сүлжээ дэлгүүр гэдэг юм нь өөрөө их олон хүн яах вэ гэсэн гарц хайсан ийм сайхан одоо санаа байлаа. За тэгэхээр одоо хүүхдүүд маань зөвхөн юм хулгайлах юм биш. Жишээлбэл одоо ингэж болно шүү дээ. Одоо бид нар хулан өөрсдөө яг хажууд нь байгаагүй, очиж үзээгүй энэ төр улсууд зөндөө байж байгаа. Тэгвэл тэр говийн хүүхдүүдтэй цахим сүлжээ дэлгүүрээрээ мэдээлэл солилцолдог байж болно шүү. Өөрөөр хэлбэл сүлжээ дэлгүүр маань заавал бодтоороо одоо энэ ийм ард шиг ийм том дэлгүүрүүд биш. За яг нь яг цахим байдлаараа тийм мэдээлэл солилцолдог одоо дэлгүүр байж болно. Түрүү эсрэг хэлсэн чинь одоо яг нь янз бүрийн байдлаар одоо нөгөө мөнгө
одоо босгож хандив цуглуулах гэдээ ярьж штэ тийм үү. За тэгвэл хандивгүйгээр бас хийж болох ажил мөнгөгүйгээр хийж болдог ямар ажлууд байна уу гэдгийг цахим сүлжээ дэлгүүр нь хийвэл илүү их хүүхдүүдийн хувьд боломжтой байх юм аа гэж багш нь бодож байна. За баярлалаа. Их сайхан санаанууд байлаа. За одоо үнэлгээгээ танилцуулчихна. За үнэлгээний багийг урьж байна. За энэ форум багууд өөрийнхөө багууд дээр өгсөн үнэлгээгээ гарч ирээд нэг нь танилцуулчих. За үнэлгээний багийнхан гараад ирье. За үнэлгээний баг 3 гишүүнтэй байсан. Нэг гишүүн маань одоо яасан өвдсөн байгаа. Тэгээ 2 гишүүн одоо хүч тодохгүй манайх гэсэн байдлаар үнэлгээ хийсэн байна. За ерөнхий том үнэлгээ сонссны дараагаар за багууд өөрсдийн чинь үнэлсэн багийн үнэлгээний баг яаж үнэлэх гэдгийг бас давхар харж санаж яваарай. Хэр зэрэг үнэлгээний зөрүү гарав. Яагаад зөрүү гарч вэ? За сайн байцгаана уу? За бид хоёр шинэ ихтэй сургуулийн СБ ангийн үнэлгээний багийн гишүүд байна. За та бүхний эхлээд 10 шалгуураар шалгуулна. Энд дээр нэмэгдээд гац шийдийг хэрхэн шийдсэн бэ гэсэн нэг асуултыг дахиж нэмсэн байгаа. За ингээд энэ хүснэгт эхлээд шатгаан үрийн холбоог хэрэг гаргасан бэ гэнэ. Энд дээр яаж шийдэх вэ? За энэ дээр яаж оноог нь өгөх вэ гэхээр эхлээд багууд шалтгаан үрийн холбоо гэсэн нэгж хичээлийг бүх багийн гишүүд бүрэн дүрэн ойлгож тэрийг хэрэг хүснэгт болгож гаргасан байвал 1 оноо. За тэгээд шалтгаан үрийн холбоо ашиглаж тусдаа холбоос үүсгэж түүнийг товч тодорхой тайлбарласан байвал 4 оноо байгаа. За энэ дээр 1-р 5 оноо, 2-р 5 оноо, 3-р бас мөн 5 оноо гэсэн байна. За дараагийн шалгуур маань болохоор доктортой хөгжлийн зорилттой уялдуулж чадсан эсхийг шалгах байгаа. Ингээд бүх багууд зорилгоо тодорхойлсон бол 1 оноо, зорилтоо мөн тодорхойлсон бол 1 оноо. Харин доктортой хөгжлийн зорилттой уялдуулж чадсан бол 3 оноо авах байсан байна. Ингээд 1-р аг 5 оноо, 2-р аг 4 оноо, 3-р аг 4 оноо авсан байна. За ингээд 3-р шалгуур баримт шигээр санаагаа сайн дэмжиж нотолж чадсан байвал нэмэлт мэдээлэл оруулсан байвал 1 оноо. За нэмэлт мэдээлэл өөрийн санаагаа тусгасан байвал дахиад мөн 1 оноо. За тэгээд нэмэлт мэдээлэл буруу зүгийг нь бас тодорхойлж өөрийн үзэл бодлоо тусгаад энэ санаа зөв гэдгийг дагуулсан байвал 1 оноо. Нэмэлт мэдээлэл график хүснэгт бусдад ойлгомжтой байдлаар харуулсан байх юм бол мөн 1 оноо. Тэгээд за энэхүү шалгуураар үндэслээд баримт шигээр санаагаа сайн дэмжиж нотолсноор 1-р 1 оноо, 1-р 5 оноо, 2-р мөн 5 оноо, 3-р бас 5 оноо авсан байна. Дараагийн 4-р шалгуур маань болохоор бусад багуудын асуусан асуултад товч бөгөөд тодорхой оновчтой хариулж чадсан байх юм бол 1-ээс 5 оноо авах байсан байгаа. Ингээд 1-р баг 5 оноо, 2-р аг 5 оноо, 3-р аг 4 оноо авсан байгаа. За бусдын үзэл бодол хүндэтгэлтэй хандаж чадсан байна уу? Энэ нь юу вэ гэхээр бусад баг итгэл тавьж байхад анхаалаа хандуулж чадсан байвал 1 оноо, асуусан асуултанд хүндэтгэлтэй өгөөсгөлгүй хариулж чадсан байвал 2 оноо. Тэгээд асуусан багуудын үнэлгээний багийнхны асуусан асуултанд хариулт оновчтой тав тодорхой оновчтой хариулсан байвал мөн 2 оноо гэсэн. За ингээд за энэхүү систем үзэл бодол хүндэтгэлтэй хандаж чадсан хэсэг гэдэг дээр 1-р 5 оноо, 2-р 5 оноо, 3-р мөн 5 оноо гэсэн байна. За ингээд 6-р шалгуур маань болохоор итгэх чадвар сайн байсан хэсгийг бид нэр шалгасан байгаа. Тэгээд энэхүү шалгуурын дагуу хитэх ээрч гарцаж болохгүй, мөн сэдвээсээ хазааж ярьж болохгүй, мөн өөрт бусдтай хандаж ийдэг тод чанга ойлгомжтойгоор ярих байсан байгаа. Ингээд 1-р аг 4 оноо, 2-р аг 3 оноо, 3-р аг 4 оноо авсан байна. За ингээд
1-р, 2-ыг үнэлж, 2-р, 3-ыг үнэлж, 3-ыг 1-р үнэлсэн. Энэхүү үнэлгээнд бидний гаргасан үнэлгээтэй таарч ийн гэдгийг бид шалгах байгаа. За ингээд 1-р 3 оноо, 2-р 3 оноо, 3-ыг харин 1-р биш 2-ыг үнэлсэн учраас 0 оноо. Яасан Багш 3-р баг 2-р багийг үнэлэх байсан гэсэн 1-р багийг 2 баг үнэлсэн байсан болохоор 3-р баг юу яасан? Багш үнсэн давхар үнэлгээ хийсэн тэр. Тэгээ багш 2-р багийг Хоёрдугаарыг үнэлээг байсан. уг нь 3-р баг 2-р багийг үнэлэх гэсэн байсан. Та нар тэр үнэлгээнийх нь хууцаац юм уу? Очсон юм уу? Хэдүүлээ ажлаа хуваахтаа яаж хуваасан гэлээ? Нэг 3-р багийг 3-р баг тэгээ манай 3-р баг. үнсэн ба. А зүгээр та нар бичгтээ буруу гадаг бичсэн болохоос үнэлгээ чи яаж хийгдсэн? За баярлалаа. Харин дараа нь болохоор бусад багууд ихтгэл тавьсан багаас асуулт асуусан байгаа. Ингээд асуулт нь сонирхолтой цаашид санаа аваад хэрэгжүүлэхүйц байж чадсан хэсгээс нь хамаарат бид нэр оноо гэсэн байна. 1-р агт 4 оноо, 2-р агт 3 оноо, 3-р агт 4 оноо гэсэн байгаа. За ингээд эсдэг шалгуур нь шин санаачлаг гаргаж хэрэгжүүлсэн байвал зүгээр уриалга гаргасан байвал 1 оноо өгнө. Тэгээд багууд тус бүр Facebook хаяг, Instagram хаяг, постэр, ханы нэг хуудас гэх мэт ийм зүйл гаргах санаа гаргасан байвал 3 оноо. Энэхүү санаагаа хэрэгжүүлж чадсан байвал бүрэн 5 оноо авах болсон. За ингээд 1-р баг Facebook пэйж дээсэн учраас 5 оноо гэсэн. 2-р хөөргөн холон 1 гэсэн Instagram хаяг дээсэн учраас 5 оноо гэсэн. Харин 3-р анги цаашид шийдлээ маш зөв гаргаж чадсан хэдий ч тэр шийдэл нь хэрэгжүүлэхэд тийм хялбар бас бус байсан. Тийм учраас 4 оноо гэсэн байна. За ингээд 10-р шалгуурыг бас мөн нэмсэн. Тэр 10-р шийдэл нь гарч шийдлийг хэрхэн гаргасан бэ гэсэн. Бүх багууд гарч шийдэл гаргах сайн болж чадсан учраас бүх багууд 5 оноогоо бүртээ авсан байгаа.